Өнөөдөр бас Монгол Улсын үндсэн хууль заасан бүрэн эрхийн хүрээнд бас кабинетийн гишүүдэд танилцуулж байгааг ерөнхий сайдын бүрэн эрх оруулж ирж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандж байна. За би одоо томилогдох энэ сайд нарт ерөнхий сайдтай бас нэг хань болж гал барьж энэ бодлого гэдэг юм уу энэ зүйлээс нэг ухралгүй оруулж ирээсэй гэж хүсэж байна. Яг өнгөрсөн энэ засгийн газрын үед бол үндсэндээ за яг одоо бодлогоо оруулж ирсэн сайд тун ховор байна. Тухайн бүрийн цаг үеийн шинжтэй нэг хэдэн асуудал цаг хугацаанд батлагддаг асуудал оруулж ирсэн болохоос биш. Яг салбарын бодлогын асуудлаар ЖНК-ээр гишүүнийг асуудал оруулж ирлээ. Шадар сайдныг хуулийн төсөл өргөн барьлаа. Амар сайхан сайд. Бусдууд нь ярьсаар агаал дуслаа штэ. За учрал сайд бас нэг цөөхөн хэдэн асуудлууд оруулж ирлээ. Том төслүүдийн бол. Бусдууд нь байгаагүй байхгүй. Тэгэхээр маний дэд бол ерөнхийдөө нэг юм гой зүйлүүд сонсогдоод байгаа боловч яг бодиттой ажил болгоё. Бодлогын хэмжээд улсын хурал дээр ажил хийхээр хуулийн төслүүд нь жишээ нь орж ирэхгүй байгаад л хамаг асуудал байлаа. Энэ дээрээ бас анхаарч ажиллахыг хүсэж байгаа. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа ийм зүйлийг хийх чинь гэж ирээдүйн цагдаар бага ирээрээ. Ийм зүйлийг хийлээ гэдэг өнгөрсөн цаг дээр бодит ажилтайгаар дараа нь ажиллаад өгнүүлэхэд сайд маань хичээж ажилласаа гэж би зөвхөн нэгдүгээр хүсэж байгаа нийтлэг байдлаар. За хоёрдугаарт энэ ерөнхийдөө нийтлэг байдлаар энэ төрийн албан дээр шийдэл саналуудыг яхахта аж ахуйн гэж иргэдтэй нэг сонголтыг туулах биш. Хэд хэдэн сонголтыг санал болгодог бодлогыг бүгд барихыг хичээгээсэй гэж хүсэж байна. Төрийн бодлого ард иргэдтэй боломж өгөх байдлаар анхаараасай гэж хүсэж байгаа. Ийм зүйл рүү л одоо сайд нар тэмүүлж ажилласаа гэж хүсэж байна. За би ингээд яг зүгээр эдийн засгийн хөгжлийн яам дээр бас учрал сайд очиж байгаа юм байна. Өнгөрсөн цаг хугацаанд бас нэлээд галтай асуудлуудыг л бас аваад гарахыг хичээгээд явлаа. За учрал сайд бас судалтай авах ажиллагааны хууль мөл хийчихнэ гэд нэлээд галтай зүйлүүдийг явж исэн боловч одоо ингээд чиг үүрэг өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхдээ эдийн засгийн хөгжлийн яамыг бас нэг өөр төвшөнд аваачмаар байна учрал сайдаа. Жилийн хөгжлийн төлөвлөгөөгд нэг босон болоогүй баахан юм жигсаагаад биччихээд энийг яаж санхүүжүүлэх шийдэлгүй баахан явдаг ийм л байдалтай байлаа. Сая бүрөвдөрж дарах хэллээ шүү дээ. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 7.9%-тэй байсан өнөөдөр 2.4. Тэгээ одоо яг эдийн засгийн хөгжлийн яамыг сая ганц төмөр дараагаалаа. Иймэрхүү байдалтай л ингээ хүлээж авч байна та. Тэгэхээр энэ үзүүлэлт таны үед бас өссөн байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд яг Монгол улсын эдийн засгийг тэлэх ард иргэдийн буюу өрхийн энэ орлогод нөлөөлөх ямар бодлого явбал бас эдийн засаг яг бодит байдлаараа иргэн одоо дорж дулмаагийн хармаанд одоо орж ирэх юм бэ гэдэг бодлогыг бас нэг эдийн засгийн хөгжлийн яам зөв бодлогоор гаргаж ирэхгүй бол ерөнхийдөө энэ тентхийн презентацуудыг цуглуулдаг баахан төсөл хөтөлбөрүүдийг жагсааж бичээд өөрсдөө ч тэрнийхээ учрыг олохгүй явж ирлээ шүү дээ. Энэ дээр би таныг өөрчлөлт гаргана гэж итгэж байна. Энэ дээр ямар бодлого явуулах та нар хэлээч. За би Бямцогц сайдаас асууя. Сайн зэрэг гүшүүнд 1 минут нэмжигье. Ерөнхий сайд хэлсэн төрийн эмчит компаниг 2 дахин бууруулна. Энэ дээр яг та эхний алхмыг хийгээрэй. Энэ засгийн газар дээр төрийн алба данхаасан гэдэг үг биш. Төрийн алба төрийн эмчит компани тэд дахин буурлаа гэдэг үзүүлэлтийг би хүсмээр байна. Энийг яг одоо өнөөдөр бас бодиттой нэг ямар байр суурьтай байх вэ? За хамгийн гол нь уул уурхай. Эдийн засаг. Энийн хамгийн чухал юм бол уурхай ба. Уул уурхайн салбар. Уул уурхайн салбар дээр одоо яг ямар бодлого явуулах вэ? Нэр дэвшигч бас хариулаач. Өнөөдөр нүүрсэнд найдах хэрэггүй боллоо гэдэг дэлхийн нийтийн хандлага харуулж штэ. Тэгэхээр бидэд энэ орон нутагтайгаа иргэдтэйгээ ойлголцоод шин төрлийн ашигт малтмал ялангуяа газрын ховор энэ бусад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах энийгээ тулгуурсан аж үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр яг одоо зоригтой ямар алхам оруулж ирэх юм бэ? Энэ дээр бас нэг нэр дэвшигч бас нэг хариулаач. За учрал гишүү эхлээд хариулт өгье. За экспортын орлого, төсвийн орлого бол бас уул уурхайгаас хамааралтай. Тэгэхээр нөгөө бүтцийн хувьд өөрөө тэр dual dependency ийм одоо бүтцтэй ийм эдийн засагт орон. Тийм учраас энэ түүхээдийн үнээс хамааралтай байгаа учраас энэ олон улсын худалдааны дайн энэ үн тариф бол өөрөө манад одоо шууд нөлөөлдөг. Энэ ч утгаараа бол тухайн үед энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийг батлан гаргах дээрээс нь засгийн газрын бүтцэд энэ эдийн засгийн хөгжлийн яам байгуулах үед бол хөгжлийн бодлогоо нэгтгэн зангидаад эргээд тэр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр үнэлдэг дүгндэг. Дээрээс нь төрийн захиргааны төв байгууллагууд болоод төрийн захиргааны байгууллага аймаг орон нутгууд бол өөрөө энэ эдийн засгийн хөгжлийн яамыг боловсруулж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтөө үйл ажиллагаагаа уялдуулдаг ийм механизм руу орё гэдэг зорилгоор л анх энэ эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж ирсэн.
Тэгээ ингээ статусын өндөр тавиад шадар сайдын төвшөнд ажилдаг. Цаашаа одоо бас төсөв дээр нь ч хүртэл одоо хяналтаа тавьдаг. За төсөв орж ирэхэд хүртэл зөвшөөрлийг олгодог ийм одоо эрхүүдийг бол тухайн үед эдийн засгийн хөгжлийн яам дээр өгж ирсэн. Тийм учраас бол цаашдаа бол энэ эдийн засгийн хөгжлийн яам бол манай улс бол бүхэлдээ өөрөө мэдээж энэ экспортоо нэмэгдүүлэх зорилготойгоор энэ худалдааны эдийн засгаас илүү одоо үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжих. За тэгээ бид нэр одоо олон жил эдийн засгийг төрөлжүүлэе гэж ярьлаа, солонгоруулъя гэж ярьлаа. Бодит амьдрал дээр бол энэ түүхэн эдгээр нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм одоо бас улс орон болохын төлөө зорхил ёстой. Энэ ч утгаараа бол бид нэр өнгөрсөн хугацаанд яг бодлогын шинжилгүүдээр бол тодорхой алдаанууд бол бас гарч ирсэн. Энэ юу вэ гэвэл энэ мөнгөний нийлүүлэлтийг төрөлжүүлэх хүрээнд бол банкнаас гадуурхын санхүүгийн хүйсэрийг нэмэгдүүлье. Энд дэр томоохон бодлогын шинжилгүүд хийе. Даатгал, одоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье. Хувийн эрх зүйн шинтгэл хийе гэд олон жил ярьсан. Миний хувьд бол өнгөрсөн хугацаанд энэ хэрэгжлийн сайдаар ажиллаж байхдаа энэ мега төслүүдийг бас эхнээс нь авч орж ирээд их хурлаар одоо батлуулах ажлуудыг хариуцж ирсэн. Тэгэхээр энэ ажлуудаа үргэлжлүүлнэ. Энэ зөвшөөрлийн реформыг дуусгана. Төрийн өмчт компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль их хурл дээр байгаа. Энэ хуулийг батлан гаргасны дараа төрийн өмчт компаниудыг ч гэсэн нэгтгэж нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, цаашлаад энэ нээлттэй компани болгох чиглэлээр бол санхүүгийн зах зээлийг дэмжих бодлогыг бол барьж ажиллана. Мөн энэ одоо 3 зөвшөөрөл тутмын нэг зөвшөөрлийг мэргэжлийн холбоон шилжүүлэх ажлыг бол гардан гүйцэтгэнэ гэдгийг бас хэлэх ёстой. Дээрээс нь бид нар бол GDP гэж их ярьж байгаа. За GDP $10,000 төрнэ гэд. Гэхдээ яг хүртээмж нь өөрөө иргэн бүр дээр очих уу үгүй юу гэдгийг бол хэмжиж чаддаг. Тийм учраас одоо нөгөө GNI гэж ярьж байгаа шүү дээ. GNI бид буюу энэ GDP-ийн өсөлт өөрөө амьдрал дээр иргэн болгонд тулж очиж гинэ үү? Нөгөө хүртээмжинд бий болж гинэ үү гэдгийг тэр анхаарах хэрэгтэй. Ийм ч утгаараа бол эдийн засгийн хөгжлийн яам цаашдаа энэ 14 мега төслүүдийг одоо priority-г нь гаргана. Ирэмбэлнэ. Заримыг нь хойшлуулах арга хэмжээнүүдийг одоо авнаа. Ингэснээрээ бол богино хугацаанд бид нар ерөөсөө л одоо энэ гадаад худалдаан дээр тохируулга хий. Богино хугацаанд мэдээж урт хугацаанд энэ худалдааны эдийн засгаас энэ үйлдвэрлэгч орон болох ажил руугаа оръё. За цаашлаад бол энэ нэмэн үртэг шингэсэн технологийн агуулгын шингэсэн бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэе. Энэ мега төслүүдийн хүрээнд одоо жигсаалтанд байгаа энэ алдсан иршүүлэх үйлдвэр, энэ гангийн үйлдвэр, бусад одоо энэ нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болцоотой төслүүдэд урагшлуулъя гэдэг ийм л бодлогыг одоо төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлнэ гэдгийг бас хэлье. За улсын хурлын гишүүн гонгрын дамд нэм хариулт өгье. За гишүүдийн өрөмөн төргий. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан нэг хэдэн заалтууд байгаа юм аа. Эрдэс соёлын салбар дээр бид нэр анхаарч ажиллах ёстой асуудлууд бол нэгдүгээрт энэ геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх тухай заалт энэ 3.3.1.2 заагдсан байдаг. Шинэ нод газруудыг нээх, газрын хэвлэлийг нээгдсэн геомэдэлийн санг бүрдүүлж нээлттэй болгох тухай 3.1.1-ийн 7-д газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэдэг. Нэгэнт өнгөрсөн одоо хугацаанд бид Монгол Улсын их хурл 2024 онд байгуулагдахтаа Монгол Улсын засгийн газрын 2022-оос 28 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байгаа учраас энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд тулан анхаарч ажиллана. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг бид нар бас анхаарах ёстой. Оролцогч талууд буюу төр, иргэн, хөрөнгө оруулагчдыг ойлголцуулдаг энэ механизмыг л одоо бүрдүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллах ёстой юм байгаа бид нар. За гүйцээж хариулъя. За тэгэхээр бид бол эрх зүйн орчны өөрчлөлтийг бол яралтай оруулж ирж ярих ёстой. Харамсалтай нь одоо энэ хөрөнгө оруулагчтай айлгадаг Монгол Улсын засгийн газраас одоо засаг төрөөс өгсөн чөлөө зөвшөөрлөө автсан энэ хөрөнгө оруулагчдыг дотоод гадаадын хөрөнгө оруулагчтай хөөж туудаг энэ явдлууд өрнөж байгаа. Нөгөө талдаа энэ бас ард иргэдийн хувьд аргагүй байдаг. Газар нутгаа ухуулаад ашиг матмлын нөөц ашигласны төлбөрөөсөө бол ахиухан авч өөрсдийнхөө ахуй амьдралыг сайжруулах, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, орон нутгад өөр хөрөнгө оруулалтуудыг татахын боломжийг нь дэмжих тал дээр уулуурхаан одоо энэ салбар хариуцж байгаа яам нэлээд одоо идэвх чармаалтай ажиллах ёстой байдаг. Энэ олон улсын туршлагуудыг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэсэн бодолтой байна. За сандгийн бямцагт шүү хариулт өгье.
За сайн зэрэгчний асуултанд хариулъя. Төрийн эмчит компаниудын засаглал, менежмент, ил тод байдал, бүтээмж, үр өгөөж гэдэг олон асуудал бол бүрхэг байгаа. Энэгээр улсын хурал дээр хууль явж байгаа, улсын хурлаас энэ хуулиа хурдан батлаад өгчвөл нэг талдаа асуудал томоохон шийдэгдэнэ. Үүнийг хүлээхгүй бид нар бас томоохон зураглал, судалгаа, шинжилгээ хийж зөвхөн хэлбэрийн өөрчлөлт биш, агуулгын өөрчлөлт. Тоог ихсгэх багасгах биш тийм үү, чанарын өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлах юм бол аз цаа компаниудыг нэгтгэхэд аз цаа нэгтгэлгээд 21 аймгийн аз цааг нэгтгсэн ганцхан компанитай болцсон юм шиг мөртлөө зардал нэмэгдсэн, оронтоо нэмэгдсэн. 21 компани байсныг нэг болгосон юм шиг мөртлөө. Ирчсэн Монгол компани байгуулсан эргээд нөгөө тийм үү, хувьцаа эзэмшлээс хамаарат ингээд үүрэг хариуцлах нь хоёрдоод үүнээсээ болоод асуудал үүсэж байгаа. Нэг иймэрхүү юмудыг зэгсдэхээс За бүрөвчийн сайн зэрэг гишүүн тодруулж сууя. За тэгээд ерөн бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ яг гол асуудал мэдээж танаа манаа гэж байхгүй. Нэгэн тал энэ улсын хур суудалтай бүх намуудын л мөрийн хөтөлбөр байгаа учраас энийг хэрэгжүүлэхэд бүгд анхаарыг. Хоёрдугаарт би Доржгаанд болон Батбатар дараагаас та хэд маань ирэх хүрж байгаа. Тийм учраас ерөнхий сайдын цаг дээр сөрөг цөөнхийн үг хэлж ингэдэг энэ тоглоомоо хэдүүлээ болчихё. Энийг нэгдүгээрт бас маш ойлгомжтой болоод явчих гэж бодож байна. Хоёрдугаарт би бас ерөн энэ томилгоонууд дээр сөрөг хүчин маань ч гэсэн бас гендерийн итгэж байдлыг бас анхаараач. Ялангуяа хүн нам маань хоёр суудлаа авч байгаа мөртөө хоёулаа эрэхтэй. Тэгэхээр ерөн зүгээр цааштай төрийн бодлого дээр бас анхаараарай. Би зүгээр санал хэлж байгаа. Тэгээ Монгол Ардын намд дотроо гендер яриад байдаг. Бусад намууд маань яагаад гендер юу ярьдгүй юм бэ гэдэг зүйл байна. Арцсан нам жишээ нь одноо сайтыг болгоод болж исэн багхгүй. Тэгэхээр магадгүй танах ч гэсэн бас дараагийн иймэрхүү зүйлүүд байвал ерөн зарчмын үед бас энэ гендер ихтгэж байдлаа барьдаг баймаар байна. Би энийг л За ухнагийн отгон баяр гишүүн асуулт асууж